За сайн байцгаана уу Facebook найзуудаа. Энэ удаагийн бичлэгээр би та бүхэнд өөрчлөлт байгуулалтын тухай өөрчлөлтийг ер нь их зоригтой хийх тухай санаа бодлоо ярив. Тэгэхээр би бас нэгэн орнуудаар явлаа, нэгэн олон монголчуудтайгаа уулзлаа. Тэгээд миний бодсон юу бодогдож байна гэхээр хүн ер нь амьдарч байгаа хугацаанд маш сайхан юм зоригтой шийдвэр гаргах хэрэгтэй юм шиг байна. Хүн ерөөсөө яг чиний хийж байгаа ажил нь өнөөдөр аз жаргал авчирч байна уу? Үнэхээр яг чиний хүссэн мөнгийг өгч байна уу? Үнэхээр чиний хийж байгаа ажил чинь үр хөвгөд чинь хань нөхөрт чинь аз жаргал өгч байна уу гэдгийг бас их бодох нь зөв юм болов. Тэгээд яг байгаль орчин чинь танд үнэхээр таалагдж байна уу? Хэрвээ чиний байгаль орчин чинь таалагдахгүй байгаа, чиний хийж байгаа ажил чинь чамд аз жаргал өгөхгүй байгаа бол маш зоригтой дараагийн өөрчлөлтөнд бэлэн байж өөрчлөлтийг хийх нь зөв болов гэж бодож байна. Тэгэхээр хүн нэг л удаа амьдарч тэгэхээр ерөөсөө яг байгаль дасан зохицох гэдэг нэг айхтар хэлээд тэгэхээр энэ дасан зохицохоос өөрчлөлт хийхээс айдас хэрэгцээтэй болоод ер нь ингэж амьдарч болохгүй болов ямарваа нэг хараат байж болохгүй болов гэж ингэж бодож байна. Утсан бүгдээ шиг бид нар амьдрах хэсгүй болов гэж ингэж бодож байна. Тэгэхээр та хэдтэй энэ санаа бодлоо хуваалцлаа. Тэгэхээр та нар өөрсдөө бас өөрсдий чинь бас бодол бас байгаа байх мэдээж тийм. Тэгэхээр та хэдтэй ер нь өөрчлөлтийг зоригтой хийх нь бас их ажилтаа хүмүүсийн том алхам байдаг шүү гэдгийг энэ санаа бодлоо хэлье. За тэгээд шинэ жилийн уур амьсгалыг хорцсон байна. Энэ гацуур модоор шинжсэн байна. Гоё л байна. Тэгээд та хэдтэй ажил хүсье. Баяртай.